Ардчилсан оюутны холбооноос ихтэй сургуулиудын төлбөрөө нэмсэн шалтгааныг тодруулахаар төрийн болон хувийн ихтэй сургуулиудын захиргаанд алтан бичиг хүргүүлсэн. Үүний хариуд 35 ихтэй сургуулиас албан хариу ирсэн байна. Ихэнх сургуулиуд сүүлийн 3 жилд төлбөрөө нэмээгүй, харин энэ хичээлийн жилд төлбөрөө нэмэх шаардлагатай болсон гэсэн тайлбарыг өрүүлжээ. Гэвч сүүлийн жилүүдэд жил алгасахгүй сургалтын төлбөр нэмэгдэж байгаа нь бодит байдал юм а. Зарим ихтэй сургуулиуд сургалтын орчин нөхцөл сайжруулах, багш нарын цалин нэмэгдүүлэх шалтгаанаар сургалтын төлбөр нэмэх шаардлагатай болсон гэж байгаа ч мөн л бодит байдалтай нийцэхгүй байгаамаа. Мөн сургалтын төлбөрийн нэмэгдлийг оюутны холбоо төлөөллийн байгууллагуудад зөвшөөрлсөний үндсэн дээр нэмсэн зэрэг бодит байдалд нийцэхгүй шалтгааныг албан бичигт дурдсан нь сургалтын төлбөр үнэлэхгүй нэмэгдсэн гэж үзэхэд хүргэж байгааг ардчилсан оюутны холбооноос мэдэгдсэн юм а. Монгол улсын ихтэй сургуулийн оюутны холбоотын удирдлагууд бусад ихтэй сургуулийн оюутны холбоотын удирдлагуудыг уриалсан мэдээлэл ирсэн байна. Энэ юу вэ гэхээр Монголын 90 орчим ихтэй сургуулийн оюутны холбоод оюутнууд нэгдэж оюутны сургалтын төлбөрийн эсрэг хөдөлгөөнийг төр хөдөлгөөнийг байгуулахаар болсон байна. Тэгэхээр энэ мэдээлэл өнөөдөр бидэнд албан ёсоор ирсэн ардчилсан оюутны холбоо ихтэй сургуулийн оюутны байгууллагуудын нэгдсэн хөдөлгөөн нэгдэнэ гэдгийг албан ёсоор бид нар мэдэгдэж байна. Нэг оюутан зуны амралтаар ажил хий гэж бодъё. Нэг өдрийн цалин 20,000 төгрөг. 30 өдөр биш 25 өдрийн бүтэн ажил хий гэж бодъё. 500,000 төгрөг. Зуны 3 сар бүтэн ажиллаа гэж бодоход сая 500,000 цалин авна. Энэ сая 500,000 зардлаас амьдрах байр, хоол, унд гэд бүх зүйлээс хаслаад бодит байдалтай сургалтын төлбөрт хадгалж үзсэн нь үндсэндээ сая төгрөг бол үлдэх боломжтой байдаг. Тэгэхээр сая төгрөгөө бариад сургуультаа орё гэдээ орохт нь сургуулийн захианаас уучлаарай. Намрын хичээлийн сургалтын төлбөрөд 2 сая төгрөг учраас 2 сая төгрөгөө бүтэн төлжөө сургуульд ороорой гэдэг. Энэ зүйл бол Монголын нийт оюутнуудад яг урд нь тулгарч байгаа асуудал бол мөн. Ийм асуудыг зохицуулж чадахгүй, үнэхээр чи төлбөрөө төлж чадахгүй бол сургуулиас гар, үнэхээр төрж чадвал чи сураа гэдэг энэ зүйлийг бас сургуулийн захианаас хэлж байгаа. Монголын хамгийн отхон боловч хамгийн том оюутны холбоо болох ардчилсан оюутны холбоонд ирсэн ихтэй сургуулиудын албан бичгийн хариу бол үнэн бодит байдалтай бол нийцсэн хариу бол маш цөөхөн ирсэн. Үнэхээр ихэнх хариунд бол нийцээгүй. Энэ дээр манай ардчилсан оюутны холбоо хатуу байрсартай байгаа. Сургалтын төлбөрийг ихтэй сургуулиуд өсгсөн сургуулиуд руу дахин албан тоотыг бид нар хүргүүлэх болно. Энэ албан тоотоор сургалтын төлбөрөө бууруул гэдэг албан шаардлагыг бид бүхэн хүргүүлж байгаа. Хэрвээ сургалтын төлбөрийг бууруулах энэхүү хариу 8 сарын 29 буюу энэ 3 дахь өдрийн байдлаар бид нар хугацаа өгж байгаа. 3 дахь өдрийн байдлаар албан ёсны хариугаа өгөхгүй бол 5 дахь өдөр ихтэй сургуулийн оюутны холбоод зөвлөлүүд намын дэргэдэх байгууллагууд, оюутны байгууллагууд бүгд нэгдэж албан ёсны 50 жагсаалыг энэ 5 дахь өдөр хийхээр бид бүхэн төлөвлөд байгаа. Үндэслэлгүйгээр сургалтын төлбөр нэмэгдүүлсэн асуудалд үндэслэн ардчилсан оюутны холбооноос боловсролын сайд болон холбогдох хүмүүс албан шаардлага хүргүүлээд байгаамаа. 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл албан ёсны хариу өгөөгүй тохиолдолд ардчилсан оюутны холбоо болон ихтэй сургуулийн багш оюутнууд хамтран жагсаалын арга хэмжээнд шилжиж сургалтын төлбөрийн нэмэгдлийн эсрэг тэмцэхээ энэ үеэр мэдэгдсэн юм а.